Зүүн бүсийн дуу хоолой Сэцэн Ботгоос сувгийн шинэхэн нэвтрүүлэг болох Сэцэнгээ маань эхлэхэд бэлэн болоод наа. Одоо бидний урилгыг хүлээн авсан Ана Эрдэнэтэй баярлалаа. Баярлаа. Чамд бас өрсөнд баярлалаа. За. Анараа маань одоо үзэгчтэй өөрийгөө сайхан дэлгэрэнгүй танилцуулаач. За, намайг болохоор Эрхэнбаатарын Анар Эрдэнэ гэдэг. Тэгээд одоо 18 нас хүрэх гэж байна. Мөн Хинтээ аймагт сурж боловсрдог. Тэгээд одоо 11 дэх сургуулийн 12-ийн Д ангийн сурагч байгаа. За. Хамбул хэдүүл амьдардаг бай. Ам бүл зургуулаа. Ерөнхийдөө одоо долоол байгаа. Дороо дүү ах гэж. За, би болохоор өөрөө айлын том. Тэгээд дороо 3 дүүтэй, 3 эрэгтэй дүүтэй. Тийм. За. Манай нэвтрүүлгийн маань яг үндсэн нэр маань болохоор Сэцэнгээ ингэж явж байгаа. За. Ген одоо уламжлах тий. Одоо ген одоо сайн гейминг гэж хүмүүс ярьдэн штэ. За. Чи ер нь гений тухай ер нь өөрийнхөө ойлголтыг үзэгчтэй бас тайлбарлаад өгөөч. Тэгэхгүй би хаанаас ч үлээ хизээч үлээ нэг ген ээж аваас гэхээс илүүтэйгээр өвөө эмээгээс илүү уламжлагддаг гэж сонсч байсан. Яг худлаа үннийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч хэлсэн нэг тийм сонсч байсан. За тэгээд ерөөдөө миний бодлоор ген гэдэг бол зүгээр л яг авьяас одоо юу гэмээр юм дэ өгөгдөл. Тийм. Гэх юм уу? Өгөгдөл юм да. Эцэг их тий өвөө эмээгээс өгж байгаа өгөгдөл. Аа. Тийм тэр тухайн удмын өгөгдөл. За тэгвэл одоо анар маань одоо бас төрөл бүрийн авьяастай тийм ээ. Одоо урлаг, спорт. За энэ бүхэн бас одоо миний хувийн бодлоор л одоо эцэг их өвөө минь бас нэг юм төрлийн хүмүүс байгаа хаа гэж бодож байна. Өөр дээрээ тулгуурлан бас үзэгчтэй тайлбарлаад өгөөч. За ерөнхийдөө одоо би өөрийгөө бол бүр айхтар тийм авьяастай гэж хэлэхгүй. За. Ерөнхийдөө зүгээр манай ээжийн талынхан болохоор урлагийн хүмүүс гэдгийг. Тэгээ манай аавын талынхан болохоор ерөнхийдөө жоохон спорт цэрэг цагдаа хүмүүс гэдгийг. Тийм. Тэгээд манай ээжийн талын өвөө болохоор морин уурч. Тэгээд манай хуурч удмынхан гэж явдаг хаа бидэд. Тэгээд манай ээж болохоор хинтээ гослол дууч хийдэг. Тэгээ одоохондоо бол яг өөрийнхөө хувийн карьераар явж байгаа. Би болохоор одоо жүжигчин болъё гэж бодож байгаа. Тийм. Гэхдээ яг дан ганц жүжигчин биш, жүжигчин найруулагч гэдэг хосолсон мэрэгчлэр явах сонирхолтой байгаа. За би бас нэг одоо багаас дунд анги хүртэл бас нэгдээ сургуульд сурж ирсэн. Одоо тэгээд тэр үуч бас үедээ шуурна штэ. Анар Эрдэнэ тэнцэнээс тийм тэнцэний медаль авчлаа. Яа. Тим манай үеийн тэр Д анги тим хүүхд байт юм байна гэл. Ер нь бол айгүй яригддаг байсан аахгүй. Би ч гэсэн сонсч байсан. За тэгээд сонсоол байж байгаа л сүулт нэг дэлхийн аврагаас манай Хинтээ аймаг төлөөлж явсан гэж би сонсч байсан. Тэгэл манай сургууль чи юм амар мундаг хүүхд байт юм гэж бодож байсан ерөөхдөө. Тэр чинь дунд анги хөгчтэй. 6-аас 7 дугаар анги. За тэгээд тэрнийхээ талаар түүхээ хуваалцаж бидэнтэй. Спортуудын амжилт те. Би одоо яг ингээд нийтдээ 12 жил толооны спортоор хичээлж байгаа байхгүй юу? За. Тэгээд толооны спорт дундаа голцоо босоо төрөлт нь арай илүү сонирхолтой. За тэгээд анх 6 настайдаа зодтолдож эхэлж илаа. За. Тэр анх юу гэсэн юм аа? Анх зүгээр яг бие хамгаалж сурна гэд. Тэгээд яг толооны спортоор хичээлж ирсэн. Тэрний чинь өмнөхөн би төгөлдөр уурын дугууланд явдаг гэсэн байхгүй юу? Тий. Тэгээд төгөлдөр хуурын дугууланд явж байгаад нэг өдөр аав над руу хэлж байна. Ингээд за миний хүү бие хамгаалж сурах уу? Зодтолдож үзэх үү гэд. Тэгээд тэнгуут нь тэгяал гэсэн багт одоо бодвол тэр үедээ тэгэл ямар ч л байсан одоо энэ баг тэмүүжингийн спорт зааланд нь очиод нэг бэлтгэл хийвэ. Тэгсэн чинь надаас дандаа ах их ч хүмүүс. Тэгээ би яг ганцаархнаа ингээд жоохоо хөвгд. Баахгүй. Тэгэл эхлээл ингээл тэр багшийнхаа зааж гисэн юмнуудыг нь хийгээл аль чадхаараа дуурайгаал. Тэгээ ямар ч лсэн тэр өдөр өнгөрөө. Тэгээд яг оройн гэртээ очиод байжсэн чи аав. За өнөөдөр миний хүү юу сурах гинэ. За. Тэгээд яг анх хичээлж эхэлж байхдаа би яг каратегаар хичээлжсэн байхгүй юу? Тэгээд тэр каратед нь болохоор ос гэж
одоо мэд хүргэдэг. Эсвэл яг ингээд ойлгосон гэдгээ илэрхийлдэг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь би яг аавд хэлэхдээ хосгоо хэлцээ байхгүй юу? За. Хосгоо хэлцээ. Тэгээд тэгсэн чинь аав ингээд сонсноо энийгээд болдог. Тэгээд байжснаа миний хүч наадах буруу сурцсан чи дахиад хэлдэ гэдэг байхгүй юу? Тэнгүүт нь за би энэ яг буруу л болцсон юм байна да гэж бодоод усгаа хэлцдэг байхгүй дахиад. Тэгсэн чинь бас биш. За. Тэгэл яг аав наадах чи ус идэм ам минийх үү гээл. Тэгээд төд бодлого нэг би яг хэр удснаа сандгүй интер клубд. Гэтэ ямар ч лсэн төд бодлого манай багш яа хот руу шилжээд яваад гэсэн. За яг тэр цагаас хойш аав намайг бэлдсэн байхгүй юу? 7 нас хүртлээ. Жил яг гэртээ бэлтгэл хийж байгаа байхгүй юу? За. Тэгээ яг тэр бэлтгэл хийж явах үйл явц нь гоё заяа. Бид хоёрт анх бэлтгэл хийж байхад ямар нэгэн одоо нэг тулааны хэрэгсэл гэж байдаг шүү дээ. Одоо жишээ нь боксинг байлээ ч юм уу, эсвэл хамгаалт ч юм уу, эсвэл яг бэлтгэгтэн зориулсан одоо лап шок төр гэдэг ч юм уу, тиймэрхүү нүд байдаггүйс аахгүй. Тэгээд анх аав яг намайг алган дээрээ бэлтгэжсэн байхгүй ингээд алга руу өшгөлүүлээд. За тэгээд алга руу нүшгэлж цогтөг байлаа. За тэгээд төд бодлого аавын гар нүвдүүд нэгээд тэгээд таавч өшгөлүүлдэг боллоо. Тэгээд ингээд нэг өнгийн нэг юм эрзэн тавч нүд үүдэн шүү дээ. Тий. Тим тавч яа ингээд гарандаа углжгаад өшгөлүүлдэг гэсэн байхгүй. За яг тэгэж явж байгаа л яг бүтэн жил аавтай бэлтгэл хийж байгаад анхныхаа тэмцээнд орвоо. Хамгийн анхны тэмцээн. Хамгийн анхны тэмцээнд орсон чинь би бол яг тухайн үед мдээгүй юм заяа. Би яг 7 настайсэн байхгүй. Яг бүтэн 1 жил хичээл гэртээ хичээлэл тэгэл хотод очиод нэг тэмцээнд орсон чинь тэр нь одоо Dream Cup гэдэг тэмцээн байдаг гэсэн. Тэгээд аав миний хүү тэмцээнд орё гэгээд. За. Аваа явлаа. Хамгийн анхны тэмцээн. За тэгээд тэгсэн чинь би ч нь болохоор хувьдаа бодохдоо за одоо яг надтай адилхан миний насны хүүхдүүд байгаа те гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь харин 9-11 насны төрөлд явж хийсэн мэт гинөө. Яа. Байхгүй. Би ч нь болохоор яг надтай адилхан ч хэцүү за 6 7 молон 7 8 8-тай хүүхдүүд байгаа гэж бол орсон юм аа. За тэгэл эхний тулаа явлаа. Эхний тулаан дээр бүр үнэхээр амар сандарчсан заяа. Тэгэл байх тэр ч бас. Тий. Одоо би чинь яг хафтай л зодтолддог байсан болохоос биш ямар хүүхд мөхтэй ингээд ринг винг дээр гарч тултаж үзээгүй юм чи. Тэгэл ямар ч лсэн эхнийхээ тулааныг яллаа шүү. Тэгэл байж байгаа л 2 дахь тулаан 3 дахь тулаан гэж явсаар байгаад алтын төлөө гараад ирвэ. Зя. Алтын төлөө гараад ирсэн чинь аим шигтэй өндөр хүүхд заяа. Тэр үедээ 11 настай байсан хүүхд. Би яг тэр үед 7 настай хүүхд байсан шүү дээ. Тэгэл яг 4 насны зөрүүтэй заяа. Одоо намайг 2 дугаар ангид байхад нөгөө хүүхд чинь 6 дугаар анги гэсэн үг заяа. Тэгэл амар өндөр надаас чинь бүр бараг тохоо өндөр заяа. Тэгэл дундайг өгч амар ах шүү дээ. Тий. Тэгэл би чинь яг дэвжэн дээр гараал за айхгүй шүү гэж бодож байгаа л. Тэгэл өшгөлж яа ингээл контакт үүсгэл байжсэн чинь нөгөө хүүхд чинь намайг өшгөлдөг байхгүй. За тэгэл яг тэр үеэс хойш зүрх хөвцсөн заяа. Тэр хүүхдээ яг тэр хүүхд рүү дахиж ойрт боргосон нэгцсэн заяа. Тэгэл за ингээд зүгээр тоглож чад дуусгая даа гэл. Тэгээ ямар ч л байсан тэр тулаанаа алдаад мөнгө медаль авч хамгийн анхны тэмцээн дээрээс. Нөгөө би чи нөө тэр хүүхдийг 11-т байсныг саяхан мэдсэн шүү дээ. Тийм. Энэ жил заяа өөр хамгийн аимшигтай. Энэ жил ингээд бичлэг үздэг байхгүй яг хамгийн анхны тулааны бичлэгийг үзээд тэгээ байжсэн чи харин би асуудаг байхгүй хаа энэ одоо хиттэй хүүхдээ ямар өндөр би эсвэл тийм авах юм биш юм уу гэдэг байхгүй. За. Тэгсэн чинь чи өөрөөсөө 4 насаар ах хүнтэй зодтолцсноо мэдж байгаа юу гэж. Яа юу гэсэн үг юм би яг тэгээд аавсан байхгүй. Та одоо намайг 4 насны зөрүүтэй хүүхдтэй ингээд зодтолтуулах та юу бодож исэн бэ гэдэг чинь байхгүй. Тэгсэн чи би чамаас өөрөөс ч асуусан мэт. Чи өөрөө л зөвшөөрсөн шүү дээ. Тэгэл за тулдах уу гээл те. Тэгэл тэнгууд нь заа цэцгээл. За тэгээд одоо төрөл одоо тэрний араас кикбокс те. За тэгээд мөн тэрний араас хятадын ямар тулааны урлаг гэлээ. За ерөнхийдөө бол миний хичээлжсэн төрлүүд гэх юм бол одоо карате гэж байдаг. Каратен дотроо бас 3-4 төрлийн байдаг байхгүй юу? За шинкёкшин карате гэж байгаа. Кёкшин карате гэж байгаа. Шоткон карате гэж байгаа. Тий хуваагддаг. Тэгээд тэрнийх нь яг шинкёкшин, кёкшин гэдэг хоёр төрлөөр нь явж ирсэн юм. За тэгээд түүний дараагаар болохоор кикбокс гэдэг төрлөөр орсон.
Одоо толгойн цогтөг гэсэн үг шүү дээ. Тэгээд Толгойн цогтөг төрөл рүү орсон. За түүнийхээ дараагаар болохоор мутай спортод ороод. За тэгээд вушу санда, шут боксинг, бокс, таеквондо гэдэг ийм төрлүүдээр тэгээд холимог гэдэг ийм төрлүүдээр явсан. одоо чи ингээд каратега, кикбокс одоо эдийн араас холимог тулаанд ороход тийм нэг ямар нэг өөр мэдж төрж ирсэн үү? За би яг 2022 онд баха. 2022 онд дэлхийн аврагт явчихсан холимогийн. Тэгээд яг өсвөрийн холимогийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний Монголоос ивсэн хамгийн анхны тамирчин баггүй юу? За. Тэгээд яг тухайн үед бэлтгэл хийж явах явцад одоо би чинь яг ингээд босоо төрлийн спортоор хичээлдэн шүү дээ. Тэнгүүт одоо би чинь ямар ч барилдаан байхгүйсэн. За тэгээд өчөх, боох, мэх байхгүй. За яг тэр үед хотод яг зуны 3 сар очиж бэлтгэл хийжсэн. За. За тэгээд яг дандаа нэг том мундаг тамирчтай бэлтгэл хийжсэн. Яг тухайн үедээ би чинь Данагийн Батгэрл гэдэг бас аимшигтай том хүн байгаа штэ. Тэр чинь Монголын хамгийн анхны UFC-ийн тамирчин баггүй. Оо. За. Тий. Данагийн Батгэрл гэдэг мундаг ахтайгаа бас бэлтгэл хийжсэн. За тэгээд амар төвшин ахтайгаа бас бэлтгэл хийжсэн. За тэгээд нэрлэдэх юм бол айгүй олон байгаа. Тий. Тэгээд яг тийм мундаг хүмүүстэй бэлтгэл хийжсэн. За тэгэхэд анх яг барилдаан давтаж эхэлж байхад бол яг ялгааг нь мэдэрсэн баггүй. Яа. За. Тэгэл за энэ барилдаан дээр юу н жоох анхаарахгүй бол болохгүй маань да. Холимог төрөл гэдэг чинь бас яг ялтчгүй яг нэртэйг адилхан холимог. Тэгнь. Тэгээд яг тухайн үедээ бас дөрмийн сонсгоо заяа. Толгойн ямар нэгэн контакт байхгүй. Яг цэвэр цэшнээс доош бүслэхийнээс дэшээ. Тэгэл ерөнхийдөө барилддаг хүүхдэд орж ирэх юм байна гэд бодсон байсан байхгүй. За тэгэл яг зуны 3 сар бэлтгэл хийгээл барилдаанаас тавтаал, босоогоос тулаанаас тавтаал байжсэн. Тэгээд яг тухайн үед надад гарч исэн хамгийн хэцүү асуудал нь юу байсан гэсэн чинь. За. Жин асах. Яа. Одоо яг зарим нэг спорт чинь болохоор нас жин гэж ярьдаг штэ. Тэ нас жин гэж ярьдаг. Тийм яг би чинь 55 таа байлуу, 57 таач байлуу. 55 байсан баха. За. 55 таа байжгаад 48 кг руу орно гэд. Яа. 48 кг тултна гэд 7 кг уу. Яа. Тэгээд жингас эхлэвэ. За За. тэгэл ингээл 8 цаанд ингээ гүүгээл одоо ингээд гүйж жингасдаг. Тэгээд бэлтгэл хийж бас жингасдаг. Яг тэр үед чинь болохоор яг жингээ хасна гэд яг зорцсон. Тэгээд аимшигтай олон хувцсан ингээд давхарлаад өмссөн заяа. Ингээл баг 3 4 цамц давхарлаа өмссөн. Тэгэл ингээл өмднүүд ингээл давхарлаа өмссөн. Зуны халуунчтэй. Яа. Тэгэл яа ингээл тойрж гүүгээл аимшигтай гүүгээл. За ямар ч лсэн тэгээд жингээ хасаад дэлхийн аврах дээр очивоо. Арабын нэгдсэн улсын Эмират гэдэг хотод. За. Зохион байгуулагдсан юм. За тэгээд тэмцээн маань намайг очсноос нэг 3 билүү 4 хоногийн дараа эхэлсэн байхгүй. Тэмцээн нь л яг намайг очсны маргааш нь эхэлсэн л дээ. Гэхдээ яг нэг миний нас чингийнх болохоор яг 3-4 хоногийн дараа байсан юм. За тэгээ яг тэр оронд дахиад нэг үлдэгдэл жингээ хасах хэрэгтэй байсан байхгүй. За. Йоо яг тэр үед би бүр яг анх удаа ингээд яг жинхэнэ там гэж байдаг бол яг ийм л байх гэж бодчихсон заяа. Яасан гэдэг гисэн чинь арав чинь өөрөө амар аимшигтай халуулсан ч тээ. Аимшигтай. Тэгээд агаар нь бас амар бөхчм агартай заяа. Тэгээд би маск зүүж байгаа заяа. Маск зүүгээд хувцаа давхарлаад. Яа. Тэгээд тэр амар халуун газар ингээд өөрийгөө амар зузаалаад гүйжсэн бохгүй яг жин хасна гэдэг. Йоо яг үнэхээр тэр үед үнэхээр аимшигтайсэн. Би яг яаж ч юм ямар ч азарын мэдгүй яг ингээд миний ингээд чихвчин дотор заяа. Сонсч ийсэн чихвч одоо ингээд чихвчээр явж байгаа дуун Монгол улсын төрийн дуулал байж таарсан заяа. Яа. Тэгэл яг Монгол улсынхаа төрийн дуулалыг сонсоол ингээд бэлтгэлээ хийгээл яг ухаалж чад болдгоо. Тэгэл ингээл гүүгэлээс яг тэгэл яг Монгол улсын төрийн дуулал дуусаал за боли яг өшөө цаашаа ухаалтах юм байна гэдэг. Тэгээ яг бодол руу орж ирсэн. Тэгээд дэлхийн авраг ерөөхдөө бол маш том туршлага байсан. Тий. Тэгээд. За тэгээд одоо дэлхийн аврагад ороход те одоо хүүхдүүдийн чадвар тийхээ ямар шүү байна. Чи одоо тэдэнтэй бас адилхан өрсөлдөж чадсан уу те? Энэ тухай бас
Миний бодож байгаагаар тэр үедээ жоохон барилдаан сайтай байсан бол гэж бодсон. Яагаад вэ гэсэн чинь ерөнхийдөө дандаа барилдаан давтдаг, барилдаан илүү хөөхтүүд л орж ирсэндээ яг нэг босоогоос тулаан гэхээсээ илүү барилдаан өчөх боох мэхээрээ намайг хэлсэн гэх үү. Тийм. Тэгээ яг тэр үед чинь болгонгууд угаасаа л ингээл дэлхийн улс орн бүрээс хүүхдүүд ирж байгаа юм чинь янз янз л хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Сайн муу, сайн та муутай. Гэтэл яг ингээ улсынхаа тэргүүлж байгаа хүүхдүүдийг явуулж байгаа. Тэгээд би бол энэ бол боломжтой байна л гэж бодчихсон яг. Тэмцээнд дуусаад хэрвээ би ингээд дахиад энэ дээр жоох ажилласан байсан бол боломжтой байсан юм байна гэж бодчихсон байсан байна гэж. За, түрүүн бас нэг хэлсэнчлэн жүжигчин болон одоо найруулагч болох хүсэл мөрөөдөлтэй гэж ярьж байсан шүү дээ. За, одоо тэгээд ийм амар тийм те дэлхийн аврагуу яваад үтцсэн одоо Монгол улстай бас тэргүүлжсэн хүүхэд одоо яагаад жүжигчин найруулагч болох хүсэл мөрөөдөлтэй болсныг бас үзчихэд болон би ч гэсэн бас гайхаж байна. Энэ талаар бас тайлбарлаад өгөөч. За, би 2023 билүү 24 он хүртэл яг толооныхаа спортоор явжсэн. За. Тэгээ яг тэрнээс хойш Хинтээ аймагт нэг драмын дугуулган гээд аль дээрээс хойш бүр байгаа л ядгүйсэн байхгүй юу. Тэгээ би нэг удаа ер нь яагаад явж болохгүй гэж бодоод. За. Тэгээд ээж аваас асуужгаад явж үзвэ. За тэгсэн чинь эхлээл явж исэн чинь эхэндээ айгу сонирхолтойсэн байхгүй юу. Эхэндээ ингээл амар сонирхолтой явж гал. Тэгэл за ер нь л гэ бодож исэн чинь манай жүжигийн багш Тонголог мөрөн гэдэг хүн байдаг. Жүжигийн маань багш харин хэдүүлээ жүжиг тавья. За тэнгуут нь за яагаад энд ингээд ороод үзэж болохгүй гэж бодоод тэгээд нэг дүр дээр ингээл ажиллаад өрсөлдөөл тэгэж байж байгааг нэг жүжигийн дүр авцсан байхгүй. За тэгээд 3 сар бидэд чинь яг жүжигийнхаа бэлтгэлийг хийсэн баха. Ингээл өдөр шөнөгүй ингээл завтай цагаараа бэлдээл 3 сар бэлдээ. За тэгснийхаа дараа бидэд тайзан дээр одоо хаан интиж болгын тайзан дээр жүжиг тавьчихсан анх маск гэдэг нэртэй. За тэгэл яг тэрнээс хойш тайзан дээр гарснаас хойш тэгэл яг жинхэнэ за би яг жүжигчин болох юм байна да. Жүжигчин болвол надад гоё байх юм байна да гэж бодоод тэр үеэсээ л яг жүжигчин болъё гэд шийдсэн дээ. За жүжигчин найруулагч болно гэж байгаа. Одоо энд нь ээж аав нь хэрээр яаж хүлээж авдаг вэ те? За ерөнхийдөө эхлээд бол яг үндэ дургу байсан. За тий. Одоо ингээд бүхэл бүтэн 10 жил толооны спортоор явчаад гинт жүжигчин болно гэд ярихар чинь бас санагдсан шүү дээ. Тэгэл эхэндээ жоохон дургу байж гаал. Тэгэл сүүлдээ яг ээж хоёрын бодлыг нэг өөрчилсөн нэг юм байдаг. Би нэг тэмцээнд явж байгаад киноны пробонд орсон байхгүй юу? За. Тэгээд пробонд ороод пробонд тэнцээд кинонд тоглосон байхгүй юу? За яг тэр үеэс хойш яг ээж хоёрын бодол өөрчлөгдсөн заяа. За энэ хүүхэд одоо ингэж жүжигчин болох юм байна дөө. Одоо ингэж жүжигчин болъё гэж шийдсэн юм байна дөө. За тэрийг нь одоо ингэ хориглоод яах вэ гэж бодсон л гэж боддоо шүү дээ. Одоо бодохноо. Одоо бол дэмждэг үү? Одоо л ер нь дэмждэг шүү дээ. Бүр хайхтар хориглоод идэггүй. За киноны одоо проп өгöd тэнцсэн гэж шүү дээ. За тэгэд одоо тэрний араас ямар кинонд тоглоод ямар дүр бүтээжээ? За тэр киноны проп болохоор ерөнхийдөө бол миний хувьд бол их том кино байсан гэж хэлж болно. Яагаад вэ гэсэн чинь одоо Соёл Эрдэнэ гэдэг хамтлаг байдаг шүү дээ. За Соёл Эрдэнэ гэдэг хамтлаг нь одоо ерөнхийдөө одоо бидний сонсдог хурд за харанга ч юм уу эсвэл гитон ч юм уу иймэрхүү амьд төгжмийн хамтлагуудыг ерөнхийд нь гаргаж ирсэн гэж хэлж болохоор тийм том хамтлаг баггүй юу? За. Тийм. Тэгээд одоо чи хэрвээ мэддэг бол нэг цаг агарын мэдээний арт нэг дуу явдаг та. Тий. Тэр дууг чинь зохиож исэн. Дэн. Тий. Тэр дууг чинь зохиож исэн хамтлаг баггүй юу? За тэгээд тэр хамтлагийн ахлагч байсан Зундар гэдэг хүний одоо яг тухайн үедээ хочин Жуди гэдэг ус байхгүй юу? За. Зундар гэдэг хүний өсвөр насыг бүтээсэн. Ерөнхийдөө гол дүр
Тий. Яг тэр гол дүрийг авахаас өмнө бас нэлийн юм болсон юм аа. Би чинь анх за бараг л олны дүр мас хавцаа явьжсэн байхгүй. Тэгэл ингээл кинонд яваал ингээл өдөр ирэх тусам ингээл яваал гэсэн чинь маа найруулагч ингээл тослох найруулагч, хоёрдугаар найруулагч маа над руу залгаад нэг өдөр залгаад байх. За ахын дөө юу яаж байгаа шүү? Чиний дүр чинь өөрчлөгдөж байгаа шүү. За чи энэ дүр чинь ингээд арай өөр дүр болоод чиний ингээд авах үүрэг чинь арай их болсон шүү гэдэг байхгүй. Тэнгуут нь баярлалаа. За тэгээ байсан чи дахиад олчлоо. Яа за. За ингээл дахиад нөгөө дүр дээрээ бэлтгэх гэжсэн чинь миний дүрийг дахиад олчдаг байхгүй. За яг энэ дүр л байх бах та гэж бодоод тэгэл ингээд ширийн ууншлагнуудаа хийж гаал гэсэн чи яалтчгүй тэр дүрээ дээр тогтсон юм аа. За тэгэл тэр дүрийнхээ хувцс сунар одоо ингээл үс засалт нүүр будаг тиймэрхүү юмнууд нь ингэж явж байгаа. За ямар ч лсэн 5 сарын 10-нд яг миний төрсөн өдрийн маргааш нь зураг авалт эхэлдэг байхгүй. Яг анх мотор дуурч ирсэн. За тэгэл тэр өдрөөс хойш ерөнхий зураг авалтууд маань эхэлсэн. За тэгээд 10, 11, 12 гэж жагаад дарханд кино натурд гарахсан бид. Бөөндөө дарханд зураг авалттай болоод. За яг тэр үед чинь болохоор бас би нэг Герман руу сураг цэлцээр явах гээд мэдүүлэг гэдэг юмнууд өгсөн. Тэгээд ерөнхийдөө явахаа бэлдээд байжсэн баггүй юу. Тэгээд яг Германд явах юмаа бэлдгүү эсвэл тэр кино натурт нь очиж үзэх үү гэдэг хоёр сонголтын дээр тулжгаад ээж автаа ярилцсан би кино натурл нь явсан. Тэгээд би бас өөрөө дархан зураг авалттай. За тэгэл яваал очоод дархныхаа зураг авалтыг дуусгаал өөрийнхөө зураг авалтыг дуусгаад тэнгуүтээ киноныхаа арын албанд үлдчихмээр санагдаад болтгоо. Тэгэл ээж авд хэлчихэл за би ингээ киноны арын албанд үлдчихмээр байна. Тэгээ киноны арт яг юу болдгийг яадгийг тэрийг нь мэдмээр байна гэд. Тэгээ ээж авд хэлсэн чинь ээж аваар. Чи одоо кино гэд арай л их яваад байгаа юм шүү. Герман хэл мэлээ бэлдэхгүй мүү? Герман явах юмаа жоохон бэлдэхгүй мүү гэж тэгжсэн. Тэгэл яг тэр үед нөө өсвөр насны зөрүүч шийдвэрээрээ үгүй би энэ ч үлднэ гэд. Тэгээ үлдсэн байхгүй. За тэгээ ямар ч лээсэн тэндээс бол яг үлдээд алдаадсан юм бол байхгүй. За одоо кинонд тоглож байхдаа масын дүрээс одоо гинт дөрүүд нь солигдсаар байгаад гол дүр тоглох дүр авсан гэж тийм ээ. Одоо энэ дээр одоо тоглоход бас ямар байсан? Гинт одоо ингэж ороход ямар байсан? Бас энэ дээр юу тулгц болж өгсөн гэж бодож байна. Миний яг гитар тоглодог маань надад айгу том тос болсон. Тийм. Би бас яг өөрөө гитар тоглодог. Гитарыг л оюнглуулна. Бүр актер тийм бол биш ээ. Зүгээр яг хүсчээ дууг бол яг тоглоод тоглолцдог тийм. Мэдээж одоо яг дүр төрхөнд таарсан болол намайг тэр дүр тавсан байлгүй дээ гэж боддоо шүү дээ. Тэрнээс бүр актер бол нэг тийм чадвар мадвар бол байхгүй яг үнэндээ. Яг анхны кино байсан болохоор би бол яг тэрэн дээр яг өөрийнхөө чадвараар гарч ирсэн гэж бол хэлэхгүй. Зүгээр яг одоо надад байсан ганц онцлог маань л аваа явуулчлаа даа л гэж бодож ирсэн. За тэгээд яг бас яг цэвэр гол дур биш ээ. Зүгээр ингээд яг тэр гол дүрийнх нь өсвөр насыг бүтээж байгаа. Жүжигчин найруулагч болоход одоо тий бүрэн төгс сэтгэлтэй болсон тий одоо саяын кинонд тоглоход бас нэмэр болсон болов. За ер нь тэгэл яг эн чинь яг миний гараа байсан гэх юм уу? Яг кинонд тоглоно гэдэг маань болохоор өөрөө яг айгүй том эхлэл байсан бохгүй яг. Миний яг одоо ингээд бодож байгаа ингээд замналын хувьд. Тэгээд энэ бол маш том төлөвлөж болсон. За тэгээд маш том боломжтой. Тэгээ ерөнхийдөө бол маш том боломж байхгүй юу? Мэргэжлээ солиул найруулагч болно гэж бодоод тэнгуүтэй жүжигч найруулагч болгоод хослуулаад явна гэсэн бодолтой байгаа. Жүжигч найруулагч. Чөлөө цагаа яаж өнгөрөөдөг вэ те? Одоо ямар кино үздэг вэ? Ямар дуу сонсдог вэ? Өөрийгөө нэг сайхан нээлттэйгэр бидэнд сайхан нэгж. За ерөнхийдөө өөрийгөө задлаач л гэж байгаа юм шүү дээ те. За ерөнхийдөө би чөлөө цагаа одоо яг энэ жил гэх юм бол яг чөлөө цагаа яг сургууль гэрийн хооронд л яг өнгөрөөгд байна. Тэгэл яг сургууль гэргээл байгаад байна. Яг
одоо жишээ нь зуны амралт мамралтаар ч юм уу чөлөө цагаа яаж өнгөрөөх вэ гэх юм бол ерөнхийдөө тэгэл яг найзуудтайгаа уулзна. За тэгээ бусдаар дуу сонсох, кино минь үзэх юм дээр болох юм бол миний яг дуу сонсох төрөл бүр үнэхээр яг аимшигтай болно заяа. За. Нийтийн дуу, ардын дуу, уртын дуу гэдэг дуунуудаас бус бүх дууг сонсдог заяа. Ер нь надад таалагддаг. Одоо ямар нэгэн төрөлд баригдахгүй гэж яддаг хгүй юу? Одоо жишээ нь яг дан хипхоп сонссон хүмүүс чинь ингээд бас бусад юм ойлгохгүй жоох ингээд нэг тийм. Яг нь сонирхол нь байж болно л да. Гэтэ жоохон миний хувьд бол яг хөлдөрч гэдэг яг хөлдөө заяа. Жоохон хөлдөрч гэдэг. Тэгээд ерөөдөө дууны төрөл жанр дээр бол яг таалагдсан дуугаа сонсдог. Ямар төрөл жанр байх нь хамаагүй. Хамаагүй. Надад таалагдж гин үү? Таалагдчихвэл яг ингээд татаа сонсчдаг. Киноны хувьд гэх юм бол ерөнхийдөө жоохон сэтгэхүйн талтай кино үзэх дуртай. Одоо жишээ нь сэтгэхгүй аим шиг кино ч юм уу эсвэл одоо нэг юм жоохон тарих задлдаг, тарих гашлаадаг кинонууд байдаг шүү дээ. Тиймэрхүү кинонууд их сонирхолтой санагддаг. Тэгээд акшн кинонууд, sci-fi кинонууд, тэгээ бас заримдаа бас драматик кинонууд бас гоё шүү дээ. Драматик гоё шүү. Тийм. Урлаг спорт хөөж явах хавцад одоо хичээл нам бас яаж ийна. Одоо ээж аав нь бас дургуутсан үеуд байгаа ёо тий. За яг спортоор хичээлж байхад бол яг хичээл бол нэг хатар хоцрогддгүйсөө. За. Болохоор хэрвээ чи ингээд хичээл дээрээ жоох муу эсвэл таарахын байгаадах юм бол чанга спортоор чиглүүлэхгүй. Хичээлж хөлгөнө гэдэг ус. Тэмцээнүүд дандаа хагас сайн бүтцээнд болдог. Тэгээ 5 дахь өдрөө жингээ үздэг. Тийм болохоор 5 дахьт нь очоод жин юмнуудаа үзүүлэхийн тулд 5 дахь өдөр л ер нь чөлөө авдаг гэсэн дөө их ихтэй. Яг 5 дахь өдрийн чөлөөг л их авна. За тэгээд 10 дугаар ангид байхдаа нөгөө жүжигийн дуулан явжсэн гэсэн шүү дээ. Тий. Яг тэр үед жинхнээсээ яг 10 дугаар ангид чинь сонгон гэж орж эхэлдэг болцоо. За тэгээд яг хичээлийн цагаас гадна давхар нэмэлт хичээлийн цаг гэдэг ер нь жоохон нэлийн завгүй болоод эхэлсэн. Жүжигтэй явмаар байдаг. Жүжигээ бэлдмээр байдаг. Тэгээ бэлдмээр байдаг. Гэтэл сонгоо хараад байдаг. Надад за байхгүй байдаг. За тэгээд яг тухайн үед ээж хоёр болохоор чи одоо 10 дугаар ангид орчлоо. Сонгон суралцж байна. Одоо наа жүжигээ болоод наа жүжигээ дуусаад хичээллээ анхаарна шүү. Гэдэг байсан. За тэгээд ерөнхийдөө бол хичээл сурлага нэг хайхтар тасалдуулахгүй гэж хичээдэг. Хичээл сурлагыг нэг хайхтар тасалдуулахгүй гэж хичээдэг. Тийм. Тэгээд яг угаасаа багш нар хэлдэм дөө тэгээд яг чи хэрвээ чөлөө мөлөөтэй байсан бол тэрийг нөхөөрөө гэл тэгэл өмнө нь хоёлаа ярьсан шүү дээ. Одоо Герман яг уу үгүй бол кинонд бэлтгүүгээ те. Хоёр сонголт олж ирсэн гэж ярьж ирсэн. За тэгээд тэр одоо манай Монгол улсын боловсролын систем те. Одоо чинээ очиж үзсэн Герман улстай ямар ялгаатай байна? Одоо яг миний бодлоор миний олж харсан зүйл гэх юм бол Герман болон Монголын сургалтын боловсролын системээр хувь хүүхдэд яг чиглээд хүсэл сонирхлыг нь харж чадчихэв гэдэг дээр ялгаа байд юм шиг санагдсан заяа. Яагаад вэ гэсэн чинь одоо Германд миний сурч исэн сургуульд хүүхдийн сонирхол хүслийг дэмжих ингээд өрөөнүүд дугуулгууд гэдэг гэсэн юм байна. Одоо жишээ нь би хөгжим сонирхолтой шүү дээ. Хөгжим сонирхолтой байх юм бол надад хөгжмийн өрөө байна. Хэрвээ би спортод сонирхолтой байх юм бол спортын заал, спортын талбайнууд байна. За мөн тэгээд дээрэс нь хэрвээ чи ингээд шатар тоглох эсвэл ямар нэг оюуны спортоор хичээлмээр байвал тийм өрөөнд тустай байна. Айку тий айку. За тэгээд чи зүгээр ягаад чөлөө цагаа зүгээр хоол игээ өнгөрөөж болох уу гэж тиймстэй. Тэгээд тэрэнд зориулаад өгсөн тустай өрөө байна. Тэгээд яг хүүхдийг хой хүн дээр нь энэ хүүхэд яг яагаад байна? Энэ хүүхэд юу нь болохгүй байна? Юу нь болж байна? Тэгээд энэ хүүхэд дээр юуг анхаарчвал энэ хүүхэд одоо ингээд амжилттай явж чадах уу гэдэг дээр Германд бол анхаардаг. Харин Монголын хувьд гэх юм бол
ялгаагүй миний харснаар ингээд хүүхдүүдийг бүгдийг нь нэг юм цутгадаг байхгүй юу? Мм. 40 хүүхэд байлаа гэж бодоход 40 өөр хүсэл эрмэлзэл байж болно шүү дээ. Болно. Тэгэхэд нэг болох гэдэг үзэгддэг. Шал өөр хүмүүс байгаа тийм ээ. Тийм. Гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол боддог. Нэг ангид одоо хэдэн хүүхэд байх стандарт ялгаа байгаа юу? Тэгээ би яхаа нэг хайхтар олон сургуулиудаар явж үзээгүй л дээ. Гэхдээ яг миний сурж исэн сургуулийн хувьд гэх юм бол нэг ангидаа 20 хүүхэдтэй. Хамгийн ихтэй 20 хүүхэдтэй. Тэгээд хичээл нь болохоор 2 цаг. Бишээ нийтдээ яг өглөө 8-аас өдөр 3 хүртэл ордог гэсэн. Ерөнхийдөө нэл орт. Тэгээд яг эхэндээ бол айгу дараатай байсан яг үнэ хэлэхэд. Гэтэ яг сүүлд нь ингээд жоохон ингээд бодоод эхлэнгүүд өдөрт хамгийн ихтэй 4 хичээл орно. Хамгийн ихтэй 4 хичээл орно. Гэхдээ нэг хичээл орж байгаа цагууд нь айгу их. Тэгээ яаж байгаа вэ гэсэн чинь хүүхдийн тархинд орох мэдээллийг ингээд урт хугацаанд ингээд оруулж идэг гэх юм уу? Урт хугацаанд илүү их тийм ээ. Тий. Одоо жишээ нь Монголтай харьцуулах юм бол 40 минутаар хичээл орлоо шүү дээ. 40 минутаар хичээл ороод дараагийн хичээл ороход нөгөө хүүхд чинь өмнөх хичээлээ мартах магадaltaй байхгүй юу? Тэгээд ийм жижигхэн олон нүдэд байхгүй. Жохон ингээд яг ингээд сүрийг нь тавихын тулд том удаан тууштай заадаг гэх юм уу? Би яг буруу ярьж магадгүй. Яг хувийн үзэл бодол маань л юм. Тийм. За сургуулийн талаар юм байжээ. Одоо үеийнхнийхээ талаар ярьцгаая. За. Манай үеийнхний одоо Gen Z гэж ярьдэн штэ. За. 1997 оноос 2012 онд хүртэл төрөгсдөг Gen Z гэж ангилт юм байлээ. Ерөнхий мэдээлэл нь. За. Манай үеийнхэн одоо яг бусад үеэсээ юугаараа өөрий тэ одоо юугаар ялгарч чаддیں۔ Эний талаар бас ярьцгаая. За, Gen Z ихэр чиний тухайд яг юу бодож байна? Gen Z юу? Тэгэл чи би манай ангийнхаа манай найзууд маа дүнэр. За, окей. Одоо бидний үеч одоо өсвөр нас гэж явж байгаа шүү дээ. Өсвөр насны үерхлийг юу гэж боддог вэ? Мөн одоо анарт маань хүнтэй бас үргэжсэн баг. Хизээ үргэжсэн бэ нэ тэр. Хизээс хэлж үргэж байгаа. Яаж исэн бэ гэдэг. За. Одоо энэ чайг том сэдвэ. За. Энэ чайг чухал. За. Одоо хамгийн сүүлд өнгөрсөн жил яг 25 он. Хамгийн 25 онд би үргэжсэн. За тэгээд яг тэндээс бол аимшигтэй яг нэлээ их юм их сурсан. За нэгт юу байсан бэ гэсэн чинь яг одоо яг үерхэлт одоо өсвөр насны үерхэлт ч юм уу те. Юу чухал вэ гэхээр ингээ нэгэндээ нэг ойлгодог байх. Ер нь бол айгүй чухал санагдсан. За тэгээд нэгт хоёрт хүндэлдэг байх. За тэгээд гуравт итгэдэг байх. За ингээл яг энэ гурван зүйл байхад аяандаа үерхэлчин болчихно доол гэж боддоо шүү дээ. За. Үерхэл одоо зөв үерхэл гэж яг бас юу байдیں۔ Тэ? Одоо буруу үерхэл гэж бас юу байдیں۔ Энэ тал дээр ойлаас үзэл бодлоо олцсон. Одоо зөв үерхэл гэдэг чинь тэгэл нэгнийхээ хүсэл зорилгыг дэмждэг, хүсэл эрмэлзлийг нь дэмждэг, нэгэндээ түлхэж сулдаг, нэг ойлгодог, нэгнийхээ хэцүү үед нь одоо тусалж дэмждэг. За тийм үерхлийг хэлнэ. Миний хувьд болохоор буруу үерхэл гэх юм бол ерөөдөө тэгэл toxic relationship ч тэгэл мэдчихвэ. Одоо жишээ нь нэг ингээл одоо найзуудтай ингээ уулзч гал нэг амар доош нь хийж мэгээл. За эсвэл тэгэл яг яригддаг сэдв нэг хүсээгүй жирэмслэлт. Тэ. Янз бүрийн юм. Гэл яг буруу үерхлийг бол темирхүүл хүлээж авдаг да. За. Одоо эрэгтэй эмэгтэй хүүхдүүд одоо хоорондоо үерхэд эмэгтэй хүний талаас те одоо эрэгтэй хүүхдийн талаас ямар байгаасаа гэж хүсдэг вэ?
За бол би түрүү хэлсэндээ баг Аа. одоо үерх гэж байгаа охиноо ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэх юм бол намайг ойлгодог, Аа. надад итгэдэг, намайг хүндэлдэг. Тэгээд ингээд яг харилцан ойлголцож чаддаг. Тим хүн байхад яг ямар хуу тайптай байх нь бол хамаагүй надад бол одоо яг өөрөө ямар хүн байх нь хамаагүй. Зүгээр яг ингээд харилцан ойлголцож чаддаг. Тэр харилцаагаа авч чаддаг байхад л ер нь тэгээд болчин дөө. За миний хувьд болохоор одоо яг чиний сайн хэлсэн 3 бол байгаа. Одоо тий харилцан ойлголцох, нэгээ хүндлэх, тий нэгээ хэцүү үднээ ойлгож авах. Эмэгтэй хүнийг одоо тий одоо толгой төрн төрдөггүй одоо эрэгдүүнийг тийм ёс зүйтэй тийм нэг дээдэлдэг эр хүний ноён нургаж байдаг шүү дээ. Одоо тэрийг дээдэлдэг байгаасаа гэж боддог. За одоо эрэгтэй хүний тал дээр авч үзье. Харин эмэгтэй хүн биднийг эмэгтэй хүмүүс одоо биднийг ямар байгаасаа гэж хүсдэг өөрсдийнхөө бодлоор илэрхийлье. За наадах чинь хэлэхэд айгүй хэцүү хөө. Одоо яг толгоонд нь ямар орж үзсэн юм шиг дээ тийм үү. Яг одоо жишээ нь маа эмэгтэй найзууд хэлдэг байхгүй юу? За ингээд ерөнхийдөө намайг ингээд зүгээр ингээд халамжлаад ингээд намайг аваа явцдаг байгаасаа гэж боддог юм шиг үлж тогтоож чаа. Тэгэхгүй би бол яг сайн мэдгүй л энэ. Эмэгтэй хүн одоо чамтай ингээд за би чамд сайн хоёул өрхөө гэдээ асуул чи яах вэ? Тэгэхгүй наад чинь аим шигтэй том асуудал заяа. Одоо яг тэр хүн зүгээр яг азаа үзээд хэлсэн бол яах юм тийм үст. Яах вэ? За одоо ингээд шууд рандомор биш заяа. Нэг альбан босны биш одоо яг ингээд чи ингээд нэг газар ажилдаг ч юм уу нэг газар ингээд бие биенийг таньдаг. Нэг болохоор бүр нь баг цагаар мэддэг заяа. Юу тэр бол тийм хүн дээ гэсэн тийм нэг ерөнхий жишээ байдаг штэ. За тиймэрхүү мэддэг. Тэгээд тэр хүн чамд яг ингээд сэтгэлээштэй ирвэл хаяр. Гэхдээ чамаас 2-оос 3 гэж. Ирвэл яах вэ? Тэгэхгүй би бол 3-аас 4 нас зүгээр хаал гэж боддоо штэ. Тийм. Тэгэл яг үнэхээр бие биендээ хайртай бол 3-аас 4 нас юу ах вэ тийм үст. Ямар асуудал гарах вэ тийм үст. За одоо тэгвэл ирээдүйд яг чиний гэргий болох хүн ямар байгаасаа гэж үздэг вэ? Насны хувьд шүү. Насны хувьд үгүй тэгэл хувь заяагаар л таарах бах та одоо бодвол хэд настайг нь би одоо яаж мэдв те. За биний хувьд болохоор заяа. Тийм. Манай ээж ч хэлдэг юм л та. Өөрөөсөө нэг 3-аас 4 дөгөө охинтой суугаараа чи гэдэг. Тийм. За яагаад гэж аав гэхээр те одоо эрэгтэй хүн одоо өөрөөсөө баг ингээд дүү охинтой үрчгэр ингээд тийм нэг ахцан гаргаад тийм нэг юу гэдэг илүү халамж юугаар дутаахгүй гэсэн тийм нэг юутэй байдаг юм шиг сэтгэхүйтэй байдаг гэж ээж надад хэлчихсэн. Би бол яагаад гэж асуусан юм. Тэгсэн чинь энэ хариултыг надад өгчсэн. Өсвөр үеийн хөвгүүд 18 19 настай хөвгүүд те. Том хүн болж яваа хөвгүүд одоо ямар байх хэвээр хинээс үлгэр дуурайл авч байна те. Одоо бие хэрхэн хөгжүүлэх яах их одоо нэг тийм ямар нэг боловсролд суралцах өөрийнхөө мэдлэг оюуныг яаж тэлэх одоо энэ талаар бас хууль ярилцсан. Тийм. Одоо хоёлаа ч 18 хүрч байна. Одоо нас минь хүрж байна гэсэн үг шүү дээ. Би бол хүрсэн. За чи хүрсэн. За би арай хүрээг байгаа. За чи байж. Би арай хүрээг байгаа. За хэдүүлээ одоо цэргийн алба хаах насан дээр очиж байгаа. Гэхдээ ихэнх хүмүүс болохоор яг цэргээр яг яах гээд байгаа юм бэ? Цэрэг тавьж яах гээд байгаа юм бэ гэж ярьдаг. Зүгээр яг сайхан их сургуулаа хөөгөл эрдэм ном өөлдөө гэж ярьдаг байхгүй. Тэгээд би бодохдоо яг 1 жил цэрэгт яваад үзчихээсэй гэж боддог байхгүй юу? Яг тэнд болохоор яг амьдралд анх хөл тавьж штэ. Тэгэхэд одоо олон хүний сайнтай муутайг таниулж өгдөг газар цэрэг. Амьдралын одоо хатуу, хүтүү, сайхан, муухайг таниулж өгдөг газар нь цэрэг. За тэгээд амьдралын бас нэг мартагдахгүй мөчийг бүтээх газар нь цэрэг гэж боддог байхгүй юу? Тийм болохоор ямар ч лсэн цэрэгт нэг удаа яваад үзчихээсэй гэж боддгийг. За нэгт хоёрт чи одоо хувьдаа явна гэж бодож байгаа
Тэ явна гэсэн бодолтой байгаа. Аа. Тийм. За тэгээд хоёрт гэх юм бол мэдээж нээлттэй байгаасаа гэж амар хүсдэг. Одоо хэдий бүр тийм нээлттэй биш ч гэсэн өөрийгөө ойлгуулж чаддаг байгаасаа гэж боддог. Одоо манай Монгол улсад бас тийм нэг амар нийтлэг юм байдаг шүү дээ. Эрэгтэй хүмүүс нь ерөөсөө тийм нэг юм ярьдаггүй гэх юм уу? Гэрийнхэнтэйгээ хүүхдүүдтэйгээ те. Айхтар юм ярилцаад байдаг. Аав нар бол амар тийм ховор. Эрэгтэй хүмүүс бол тэгээд нэг одоо ингэ за ямар нэгэн өвчин юм ингэ туслаа гэж бодъё. Одоо тэр нь жижиг юм өвчин одоо ингэ даамчраад явж байгаа тийм одоо эмнэлэг дамлалт үзүүлэхгүй байх жишээ нь. Ерөнхийдөө тийм нэг өөртөө хардаггүй бас нэг тийм ярилцдаггүй хүмүүс байдаг манай Монголын эрчүүд гэх юм уу. Тэгээд бас чиний саяны хэлсэнчлэн бас одоо бас нээлттэй байгаасаа гэж бас байдаг байгаасаа гэж бодож чинь тий. За одоо тэгээд одоо мэдлэг оюун тий. Мэдлэг оюун ухаанаар яаж тэлэх үү тий. Би одоо өөрөө ном уншдаггүй хүн байж одоо ном унших хин ч сайшин тий. Яг ерөнхийдөө миний хувьд болох юм бол мэдлэг гэдэг зүйлийг харилцан ярианаас тэгээд яг интернет сошиал платформудаас авдаг байхгүй юу? Өөртөө эргэтэй зүйл. Тий. Одоо жишээ нь хин нэгэнд болж исэн түүх явдал тэр зүйл ингээд амар том хэрэг болдог байхгүй юу? Тэгээд одоо жишээ нь тэр хүний ярианаас заяа чи тэр асуудлаа яг яаж даван гарч ирсэн, ямар асуудлууд тулгарч ирсэн, тэндээс юуг нь олоод, юуг нь хаяад одоо яг яаж ийм байдал төрснийг нь мэдэх боломжтой гэхгүй юу? Тийм болохоор харилцан ярианаас бол ихийг сурах тохиолдол их байдаг. За одоо миний хувьд бол тэгээд интернет тэгэл яг интернет, Facebook, TikTok, Instagram, тэгэл YouTube ханаас л платформ нэрч болсон цаг үе. За ингээд бид нэ бас анхны дугаарт байна оролц чамд бас баярлалаа гэж хэлмээр байна. Бас утгагүй болох ээжт намжилт хүсье. За баярлалаа. Ирээдүйд өөрийнхөө хүссэн мэргэжил буюу одоо жүжигчин найруулагч мэргэжлээ сонгоод бидтэй бас олон уран бүтээлийг хүргээрэй гэж хүсье. За хичээе. За Зүн бүсийн дуу хоолой Сэцэн подкаст өвгийн шинэхэн нэвтрүүлэг болох Сэцэнгээ нэвтрүүлэг инхүү өндөрлж байна. Бидэнтэй хамт ирсэн Анар Эрдэнэ болон үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл бидний дуугаар яг энэ доор гарч байгаа шүү. Мөн бидний аль биесны хуудас болох Сэцэн подкаст сувгийн маань YouTube хуудсыг маань дагаарай гэж хүсэх байна. Баярлалаа. Баяртай.